Гайгүй сэтгэл тавьшаа явж тэр жүжигч ирлээ. Пэ маа заастаа бүх хүмүүс үнэхээр хөдөлгөөнд орсон. Юнжамхаа их нолгоо орцсон чи юу нөгөөдх юм шал өөрхөн. Ар гэрийнхэн л гоо бид ч одоо зураг явуулаад энтэй тоглохоор боллоо гэж одоо ийм гоё баярт мэдээ дуулгаал тэгэл ирсэн. Дуур жисэн одоо мундаг жүжигч одоо Солонгосын мундаг алдахтай жүжигч нь ер нь Хэрэмлэх рүүгийн маань хамт олонтой нийлж кино хийснийг кинонд нь оролцсон тоглосныг сонсоод одоо үнэхээр баярлаад бүр нүдэндээ итгээгүй. Амьдралын эдрээ киночод анх би оныг мартсан байна. Тэгэхээр нэлээд олон жилийн өмнө болж таарах гэдэг. Монголын үндэсний телевизэд одоо нөгөө солонгос сериалууд одоо яг манайд эд гарч одоо хүмүүс маш ихээр үзэж маш их фэнүүдтэй болж эхэлжсэн. Яг тэр үеийн кино л да. Тэр чинь уул нь бүгдийн гэсэн нэртэй кино шүү дээ. Тэгээд шал өөр нэрээр яваад гурван марлоод гэдэг нэрээр үндэсний телевизээр гарч ирсэн. Юугаар 25 дугаар суугаар амьдралын эдрэг гэдэг нэрээр ингээд хоёр телевизээр яг зэрэг гарч ирсэн нэг юм гоё хөвгөлтэй төх байдаг л да. Амьдралын эдрээ буюу гурван марлоод Кимийн хаа гин дүрд дуу оруулж байх үед одоо энэ Сандуу ах гэдэг жүжигчин бол ур чадвар жүжигчний ур чадвар те тэр байгаа байдал хэмээн хараад одоо бас биширжсэн жүжигчний нэг л те. Тэгэхээр одоо тэр Сандоо гэдэг дүр тоглож исэн жүжигчнээ би яг санаж ин л да маш олон жилийн дараа гэхэд яг тэнд ингээд нөгөө гол дүрээсээ дутхгүй хүмүүсийн сэтгэлд хоногшохоор юм нэг халуун дулаан хэрнээ эдрээтэй алдаа оноотой унаа босоотой явсан тэр нэг дүрийг маш гоё гаргасан тэр туслах дүр ингээд одоо бол яг санаанд нүдэнд харагдчихээн. Ер нь тэр үеэсээ л тийм дүр тоглодог байсан маш алдартай жүжигчин л те. Тэгээ нөө Швейцарын Локорногийн кино фестивалаас энэ их алдартай фестивалда таны дараагаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ алдартай фестивалийн одоо шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг энэ авч ирсэн. Солонгосын бол төдийгүй ер нь бол дэлхийд даяар алдартай юм жүжигчин. Солонгосын ерөнхийлөгчийн дүрд хамгийн олон тоглож ирсэн юм жүжигчин байна. Тэгээ тэрүүгээр алдартай. Бас одоо баг Солонгос одоо улсын хурж болох бүх шагналыг авч ирсэн юм жүжигчин. Одоо театр юу хосолж тоглодог юм жүжигчин байгаа. Ер нь бол үнэхээр гоё байсан. Тэгээд амьдралын эдрэг киног үзчихээсээ хүүхэд том болцсон. Тэнд тоглодог сандуудаа ингээд цуг ингээд зур хөргөд аруулаад явж явах үнэхээр л гоё байд юм лээ. Солонгосод бүх шагналуудаас бүгднгээс нь авсан үнэхээр мундаг жүжигчин байд юм лээ. Зурчлаа шүү. Тэнд бид нар яг үзэглэж дуусаад гарч ирээд видео колл хийсэн. Манайхын бүгд студиор хүлээсэн. Монголын одоо Viva City студиор хүлээсэн. Манлайх зөргөө бид гурвч оч нөгөө гэрээ хийж анх уулзсан. Яг Солонгост гэрээгээ үзэлчээд манлайх бид гурав ингээд болцсон шүү, төвшөөрсөн шүү гэлгээл Монголд. Тэр энд манай нөгөө жижигэ амир энэ чинь бүр орилолтой бол амар болж байна. Эднэр ирж байгаа юм уу гэл яг нөгөө таньдаг жүжигчтэй хараа бүр амар огшоод. Харин манай залуучууд одоо нэгэн цагт бидний бас ингээ биширч харж ямар гоё юм бэ, ямар мундаг юм бэ гэж ингээ харж исэн энэ уран бүтээлчтэй, гадны уран бүтээлчтэй одоо манай залуучууд одоо ингээ мөр зэрэгцэн бас ингээ хамтраад ажиллаад ур чадварын хувьд одоо энэ зэрэгцэн ингэж ажиллаж явж байгаа нь бас үнэхээр бахархалтай их сайхан санагдаж байна. Янжимун бол одоо ер нь од штэ. Бид нар сайн мэдэхгүй одоо ингээд дүрийн гэдэг юм уу кинон дээр яг ингээд дүрсийг харахаар гэдэг. Гурван олон ангит кино нь монгол хичтэйгээр гарсан байгаа. Нэг нь хааны хоёр зүрх гэдэг нэртэй гарсан. Ер нь King Two Hearts гэдэг кино нэг нь, нөгөөх нь Midas гэдэг кино, нөгөөх нь Iris гэдэг гурван олон ангит кино нь бол монгол хичтэй телевизээр гараад тэгээд тухайн үед нь одоо орчуулаад дуу оруулж яхад Юнжимүнд дуу оруулах завшин олдоод одоо энэ дуу оруулсан байна. Ер нь Солонгосоос миний хүндэлдэг цөөхөн жүжигчдийн нэг. Би ямар удаан бодож олсон билээ энийг. Би бичиж байхдаа шийдсэн. Кимхэ Кинг болох. Хаан болох. Арай хийж энэ байр суурьнд ирсэн юмсан. Яаж энэ гүлэг намайг? Үнэхээр хаан үхэн гинэ. Янжимун чи ерөөсөө яг тэр өөрийнхөө тэр нэг юм давуу талаа мэдрээд яг тэр дүрийнхээ орон зай дээр маш сайн тоглож чаддаг жүжигч шүү дээ. Тэгтээ их онцлогтой. Янжимун ч өөрөө эсрэг дүрийн мастер байхгүй юу? Сайн зохиолтол тоглодог. Муу зохиолыг бол өөрөө ингээд цензуртэй тоглодгоо тий. Red Swan гэдэг одоо сериал байгаа. Нөгөө Рейни тоглосон. Тэн дээр бол ингээд уруулаа өнгөлөл ийм нэг хуульчийн дүр дээр яг Янжимун одоо ах маань тоглож байсан. Тэгээд Mother гэдэг ээж гэдэг нэг айхтар кино байдаг шүү дээ. За тэр киноны дүр бол маш алдартай. Олон улсын кинонууд бас маш олон шагнал авсан сайн кино байхгүй. Тэгээд сайн хариулагчийн сайн зохиолтой кинод л олд юм л.
Тэнгүү тэрнээс хойш ингээл үзэхээр Асуура гэж юм за Окча бол одоо бүр Каны наадам нэр дэвшсэн кино байхгүй. Ийм сайн жүжигчтэй бид нар ингээ хамтраад кино тоглоно гэдэг маань нөгөө талаараа Монгол киноны нэр хүндийг өсгөж байгаа. Анх хараар зүгээр нэрээ шоо шок бүр. Нэрнгээс энэ үнтэй уулзчлаа гэж юу. Нэрээ энэ үнтэй одоо ингээ Солонгостой ингээд хамт байчлаа гэж юу бүр нэрээ зүгдчих юм шиг санагдчихсан. Одоо үзчихснээс биш одоо юу гэдгийг 30 хэдэн наснда энэ хүнтэй хамтран одоо нэг кинонд тоглоно гэж одоо зүүдэлсэнгүү ч явлаа гэдэг шиг тийм. Яг энэ тоглоулна гэсэн жүжигчтэй яг тоглоулна шүү. Тэ яг бид нар ингээд зургийн талбай дээр очиход за манай энэ жүжигч маань ингэчлээ, тэр маань ингэчлээ гэдээ бас өөр жүжигчин ороод ирэх үедээ гэдгээс амар одоо тэр зүйлээс айжсэн. Гэхдээ үнэхээр гэрээ контракт Солонгос компани одоо тэр кино хийдэг зарчим тэр хэлсэн ярьсандаа байдаг зүйл бол яг л байдгийн байлээ. Тэгээд бид нар чи гэрээгээ зураал, үзэглээл, бөөм баяр олоод наашаач Монгол руу мэдээгээ явуулаад хийчлээ шүү, ингэчлээ шүү гэ. Тэр болгонд чинь ингээд бидэрт бол маш том амжилт санагдчихсан юм. Кино маш амжилттай явсан нь юугаар илэрхийлээ гэдэг вэхээр хоёр юм байдаг гэнэ. Нэгдүгээрт бокс оффист хэдэн доллар ашиг орлого олсон бай. Дэлхийн ямар кино фестивалаас ямар гол шагналуудыг авсан бай. Ийм л хоёр юмар дүгнэдэг. Одоо 30 орчим тэр уран сайхны мундаг лот кинонуудад дандаа ингээд зохиолоо өөрөө шийдээд сайн найруулагчийн кино тоглож байна гэдэг чинь тэр жүжигчин өөрийнхөө рейтингийг яг зохих хэмжээнд нь барьж яваад болохгүй гэсэн байна. Нөгөө талаас тэр кинонууд нь олон улсын кино нааднаас шагнал авч байна гэдэг чинь энэ жүжигчний бас өөрийнх нь хувь нэмэр буюу чанар чанарсаа оролцож байна гэсэн байна. Тэгэхээр энэ жүжигчин бол яалтчгүй одоо зэрэглэл дээгүүр гэсэн үг. Зэрэглэлээ. Тэгээ ийм одоо сайн жүжигчид монголчуудтай бас хамтраад монгол кинонд тоглоно гэдэг бол өөрөө нэр хүнд хэрэг. Энэ гадны одоо кино бизнес, entertainment бизнес чинь яг юм сүлжээгээр явагддаг. Нэг онцлог нь тэр байхгүй. Одоо Disney гэж ярьж байна. Түрүү хоёлаа Янжимуны тухай ярьж байна. Янжимуны тэр Red Swan гэдэг чинь спонсор нь Disney Plus байхгүй. Тэгэхээр Disney Plus-ын кино тоглоно гэдэг чинь нэг өөр. Гэтэл CGV-гийн сүлжээгээр Монгол кино, солонгосын жүжигчтэй хамтарсан энэ кино ингээд гарна гэдэг чинь өөрөө бүр маш том юм байна. Баянда хаус Корея 3 гээд энэ сайхан уран бүтээлийг дүнэрийнхээ саналыг хүлээж аваад Солонгост хийж энэ сайхан уран бүтээлийг гарлаа. Дээрээс манай киноны бүр эсрэг талын гол дүрийн уран бүтээлж ажилласан гэсэн. Төөлийг баяртайгаад уран бүтээлийнхаа сангч гэсэн нэг одоо гайхалтай бүтээлээ нэмж чадлаа. Энэ завшааныг далимж одоо юу гэдэг харж байгаа л та нар энэний ард гарлаа шүү гэж хэлж бол өнөөдөр бол хэлээгүй. Тэгээд өнөөдөр бас түүнэртэй энийг хэлье. Тэгэхгүй Солонгос уран бүтээлчтэй тосч аваад кино нээлтээрээ сайхан уулзцгаая. 3 сарын 6-нд Монгол дахь одоо энэ даус 3-ын нээлтэн дээр хүрэлцэн ирэхээр болсон байгаа. Тэгээд бүх жүжигчид маань гоё халуун дулаанаар хүлээж аваад сайхан зарим баг гэр бүлэрээ ч ирэх гэдэг Монгол орны үзээ дээрээс нь киноныхаа нээлтэнд орыг түлэн зөвшөөрөөд гоё ирэх гэж байгаа. Тэгээд 3 сарын 6-аас энэ даусараа гоё уулзцгаая. In the House 3 Энэдмийн уран сайхны кино 3 дугаар сарын 6-наас бүх кинотеатруудаар